Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажиллалаа. Энэ үеэр ерөнхий сайд өдөрт 15-аас 20 мянган зорчигч үйлчлүүлдэг 22 ачаа тээврийн вагон, 20 зорчигч тээврийн вагон дамжин өнгөрдөг Улаанбаатар төв вокзалын барилгыг шинжилэн засварласан ажилтай танилцсан юм а. Франц архитектурын хэв маягийг харуулсан чулуун баг нь сандар шалтай болгон засварласан шинэ үйлчилгээний танхимуудыг төв вокзалд байгуулжээ. Улаанбаатар төмөр зам энэ засварт 245 сая төгрөгийг зарцуулж, валют солиулах төв, эмийн сан, duty free, зорчигч галтэргээ үлэхтэй саатах, уран зургийн галерей уншлагын танхимыг шинээр бий болгосон байна. Одоогоос төв вокзалыг Улаанбаатарын төмөр замын зорчигч үйлчилгээний буудал гэж нэрлээд, хажууханд нь буюу 1000 автомашины зогсоолын газар шинээр Монгол Улсын төмөр замын вокзалыг барихаар төлөвлөжээ. За бид энэ үйл ажиллагаагаа ингээд зогсохгүй шинэ одоо барилга байгууламжийн тухай саяас ярьлаа хотын захиргаатай. Тэгэхээр манай хуучин вокзал өөрийнхөө өнгө төрхөөрөө байна. Шинэ одоо зорчигч үйлчилгээний платформ хотыг одоо хоёр талын холбосон энэ байгууламжийг бол бид нэр энэ хуучин вокзалынхаа баруун талд тэр 1000 машины зогсоолынхаа одоо төшөглөд байгуулах юм. За тэр байгууламжийн зураг төсөл барьж байгуулах асуудлыг би бол үндсэндээ бол Улаанбаатар хотыг шийдээч гэж ингэж хүсэж байгаа. Яг гэвэл тэнд төр хувийн хвшлийнхэн оролцож тэр шинэ байгууламж дотор худалдаа үйлчилгээ хотыг одоо хойд урт талд нь холбосон ийм үйлчилгээний танхим барья гэсэн бодолтой ийм шийдлийг одоо гаргаж байгаа. За ер нь бид цаашдаа бол энэ зорчигч үйлчилгээг бол энэ их том аялал жуулчлалын нэг хэсэг болгоно гэсэн ийм бодлого зорилго тавиад ажиллаж байна. Монгол Улс Орос улбаны улс хоорондох улс төрийн харилцаа сэргэж эхэлснийг ерөнхий сайд сайхан бэлэг онцлоод ирэх 3 дугаар сард Оросын төмөр замын дарга Монгол улсад альчлахаар болсныг энэ үеэр мэдэгдлээ. Тухайн альчлалын үеэр төмөр замын салбарт хийгдэх ажлыг тодорхойлж санхүүжилтийн талаар яригдах асуудлаар Улаанбаатар төмөр замын удирдлагатай ярилцсан байна. 2016 онд богдуулыг торсон төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар төмөр зам эхлүүлнэ. Сонсголонгийн гүр шинэ нисэх буудал хүртэлх 30 гаруй км-ийн салбар шугам ихний ээлжинд барьж Air Express төрлийн богино нэрвэлтийн галтэргийг аялуулахаар тооцжээ. Дараа нь энэ салбар замаа 100 модхотоор дайруулан богдуулыг торсон цагир хэлбэрийн төмөр зам болгож холбох юм а. Эхний ээлжинд хүсгийн хөндийн нисэх буудал руу одоо байгаа төмөр замынхаа хүчин чадлыг сайжруулад эхний ээлжинд тийшээгээ хүрчих. За цаашдаа богдуулаад тойрсон Улаанбаатар хотын дундуур гачаалаа багасгасан энэ одоо шинэ төмөр замын хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх. За хоёр талд удаан хугацаанд бас маргалдаад байсан ганц нэг татварын болон бусад асуудлуудаа шийдэх гээд энэ хүрээндээ бид нар бас нэлээд бэлтгэл ажиллаа өнөөдөр бас ярьлаа. Тэгэхээр бас энэ шинээр томилогдсон Белозеров даргын бас энэ Монгол улсад айлчлах энэ хүрээнд бас бид нэр туризмтай холбоотой хэд хэдэн асуудлаа шийдчихээ гэж бодож байгаа. Эх хонд 3.2 сая тонн нефт бүтээгдэхүүний тээвэрлэлтийг Монгол Улсын төмөр замаар дамжин өнгөрүүлэх гэрээг Орос улбаны улсын Роснефть компанитай манайдл байгуулжээ. Харин энэ онд төмөр замын ачаа тээвэрлэлтэд 6 сая тонноор нэмнэ гэсэн тооцоог Улаанбаатар төмөр зам хийсэн байна.